Улс үндэснээ соён гэгэрүүлэх, гоо зүг хөгжүүлэх, үндэсний соёлын өвийг хамгаалах, орчин үеийн сонгодог урлагийг сурталчлахад бүхий л амьдралаа зориулсан нэртэй соён гэгэрүүлэгч Сономын Лувсан Вандангийн нэрмжтэй гоо зүйн дээд шагнал гардуулах ёслол боллоо. 8 дахь удаахан болгож байгаа энэ шагналын эзнээр хөгжмийн зохиолч Үлзий Баяр тодорсон байна. Дэлхийн сонгодог хөгжмийг үндэснийхээ уламжлалт өвтө хослуулан тойрвсон түүний бүтээлүүд Монголын орчин үеийн хөгжмийн урлагт онцгой өнгө төрөх содоо аялгыг нэмсэн. Дотоод мэдрэхүй гоо сайхны өрмөц онцгой мэдрэмж төрүүлэх хөгжмийн бүтээлүүд эзэндээ гоо зүйн дээд шагналыг авчирч байгаамаа. Симфони арил хөгжмийн үндэсний хөгжмийн зэмсгүүдтэй хамтруулан хөгжимдүүлэх. За мөн тэр хэв шинжийг мөн шингээж тоглох юм бол дэлхийд их соён содон байдаг. Бас миний бас хэд хэдэн бүтээл дэлхийд тоглогдож тэр нь бол бас үнэлэгдсэн байгаа. Тэр бол энэ яалтчгүй манай Монголын язгуур урлаг, ялангуяа энэ ардын урлагтай салшгүй холбоотой. Лувсан Вандан сангийн гоо зүйн дээд шагналыг урлагийн салбарынхан уран бүтээлчдэд урам өгөх шагнал гэж тодорхойлдог. 2005 оноос хойш 8 дахь удаага олгож байгаа энэ шагналыг 10 сая төгрөг дагалддаг. Энэ бол тухайн уран бүтээлчийн санхүүгийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж гагцхүү уран бүтээлтэд анхаарах хөшүүрэг болох зорилготой юм а. Цаашдаа бол Монголын уран бүтээлчид дэлхийн тавцанд гарах тэднийг бүтээх төөрөх асуу их болцоог нөгжүүлэх чиглэлээр бол сан бол үйл ажиллагаа явуулж байгаа. Нэг одоо хэлбэр нь бол энэ шагнал өгж байгаа, тэтгэлэг өгж байгаа, тийм ээ, дэмжсэн уран бүтээлд өгж байгаа тодорхой төслүүд байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг цаашаа өргөжүүлэх тал дээр ялангуяа эх жил одоо 85 насны ойн тохион. Тэгээд энэ жил ноён жил бол бид бас олон зүйлийг санаачдаг бодолтой байгаа гэж хэлмээр байна. Гоо зүйн дээд шагналын цомонд хүний мэлми буюу нүдийг дүрсэлсэн байдаг. Хорвоо дээрх хамгийн том зүйл бол хүний нүд бүгдийг нь дотроо багтааж чаддаг. Мөн сэтгэл оюуны толь болдог. Тиймээс ч энэ цом шагнал хүртсэн уран бүтээлчид олон шилдэг бүтээл туурах онгод ташуурыг зэрэг хүртээдэг гэж шагнал хүртэж байсан уран бүтээлчид ярьлаа. Энэ шагнал ингээд давтагдаагүй явж байна. Одоо ерөөсөн дараа нь хэн дөх юм мэдэхгүй. Лавл одоо анхны хөгжмийн зохиолч, анхны бүжиг дэглээч бол нийт рүү авсан. Тэгээд анхны ном зүйч гэдэг юм уу давтагдаагүй. Дараасаа ингээд нэг Оскар шиг болохоор давтагдах байх л да. Лувсан Вандан сан монголчуудыг соён гэгэрүүлэхийг үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. 1998 онд байгуулагдсанаас хойш уран бүтээлчид болон оюутнуудад тэтгэлэг олгож, урлагийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хөгжим, тоног төхөөрөмжийн хангалт, засвар шинжилэл хийхэд нь дэмжлэг үзүүлж ирсэн. Гоо зүйн дээд шагналынхаа хамрах цар хүрээг өргөжүүлж, олон улсын хэмжээний наадам болгох хэтийн зорилго тавьснаач сангийн удирдлагууд хэлж байлаа.